Өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдаж хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Пүрэв даваг өрсөлд өгчхүйгээр дэмжигдсэн байна. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал 5 дугаар сарын 25-ны өдөр 14 цагт 76% эрсдэлтэйгээр эхэлж, дараагийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцлээ. Хурлын эхэнд Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс Пүрэв давгийг хотын даргад нэр дэвшүүлэх тогтоолыг танилцуулсан юм. Харин заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул тэрээр өрсөлдөгчгүйгээр шууд дэмжигдсэн байна. Тэгвэл дараагийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болох магадлалтай Бяруу зааны Пүрэв даваг гэж хэмбэ. Пүрэв даваг нь Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, Социал-демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр 2021 онд цөөнх баригч гэх ойлголтын талаар ярихдаа туршлага хуримтлуулах шийдвэр гаргах төвшний хүмүүсээс суралцах давуу талтай гэж хэлж байжээ. Мөн түүний 2023 оны хөрөнгө оруулалтын мэдүүлэгт нийтдээ 81 сая төгрөгийн орлого, 883 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 198 сая төгрөгийн үнэлгээтэй Nissan Patrol автомашин, 118 сая төгрөгийн 62 адуу 46 сайн үйлдвэрийн өхөр байгаа талаар дурдсан байна. Томоохон төслөлтгөрүүд хэрэгжинэ. За үүн дотроо яг нэг шаардлагатай хувийн хвшлийн оролцоог хангасан. За иргэдээ нэлээд дэмжсэн ийм төслөлтгөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. За энэ хамгийн түрүүнд одоо бид нар 6 сар гарч байна. 3 сарын дараа галлага эхлэх чинь. Одоо хөхнүүрсний асуудлыг яалтаа шийдэх ёстой. За хоёрдугаарт мөн ялгаа авахгүй нөгөө гадаад нөхцөл байдалтай холбогдуулаад түлшний асуудал хөндлөж эхэлнэ. Тэгэхээр одоо шинээр хэрэгжиж байгаа төслүүд болон хэрэгжүүлэхэд төлөвлөсөн төслүүдийн төсөв хөрөнгөний асуудал яаралтай шийдэх ёстой. За мэдээж одоо сая бас хүндрэлтэй асуудал гарсан нөгөө махны нөөцийн асуудал одоо бид нар яаралтай ирэх жил махны нөөцийн бүрдүүлэлтийг одоогоос хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Яг үннийг хэлэхэд 2024 оноос хойш Монгол Ардын нам доторх улс төрийн энэ одоо тодорхойгүй байдал өөрөө улсын асуудал болоод тэрэн цаашлаа хотын асуудал болсон байна. Яг энэ цаг үед ажил урагшлуулах, альва зүйлийг одоо зөв менежер хийх тийм мэдрэмжтэй, чадамжтай улс төрч бол хотыг удирдах ёстой гэж би бодож байна. Заалнаас нэр дэвшиж гарахгүй хөө манайх ч өөр ингэсэн дүрэнтэй, бодлоготой удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаал явцдаг. Ер нь тэгэл ойлголцоол явдаг тийм нам шүү дээ. Ер нь бол энэ талцал хуваагдал анхнаасаа л их буруу зүйл өгтлээд тах. Өнөөдөр энэ иргэдийн амьдрал ямар хүнд байна? Энэ тойргоор ажиллаж байгаа хүмүүс ер нь байна уу те? Бүгд л ингээл эрх мэдлийн төлөө тэмцэлддэг. Ийм жишиг тогтлоо. Энэ бол ард иргэдэд маш хортой. Энэ дунд яс хайж байгаа маш олон хүмүүс. Ер нь бол хот тосхны эрх зүйн байдлын хуулиар нийслэлийн засаг даргаас бусдууд нь бол хотын иргэд сонгохын ажлыг хийцэг. Хоёр юм байгаа. Манайхан бас зөв ойлгох хэрэгтэй. Яг нөгөө захирагч болон засаг дарга хоёр өөр субъектыг нэг хүн хийгээ яваад байгаа л асуудал байгаа байхгүй. Захирагч гэдэг бол хотын одоо аж ахуй ажил хийдэг хүн. Засаг дарга гэдэг бол төрийн төлөөлөл буюу төрийн одоо хуулийг хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг хүн. Тэгэхээр энэ албан энэ чиг үүргийг нэг хүнээр өнөөдөр хариуцуулчихад байгаа учраас асуудал байгаа. Би байр суурь илэрхийлэх одоо илүү үс бах. Өнөөдрийн одоо нэр дэвших бүгд мэдж байгаа шүү дээ. Хотын даргаыг нэр дэвшүүлэх хуралдаанд ирж оролцож байна. Намын зүгээс тодорхой нэр дэвшүүлэлт явагдах бах. Ялсан нийслэлийн намын орон даргын ялалтыг ийм байдлаар үнэлж байгаа бол би магадгүй энэ хуулийн дагуу энэ түүнийг буруутгасан асуудал нь тодорхой хуулийн байгууллагууд одоо авч үзэж байгаа юм гэсэн. Тэр буруутныг гаргах байлгүй. Тэгвэл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Нямбатар дараагийн хотын даргад нэр дэвшиж байгаа Пүрэв давгийг ийм дүгнэж байна. Пүрэв давг гэдэг одоо залуу манай Монгол Ардын намд бэлтгэгдсэн залуу. Цаашид одоо хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх нь тухайн одоо томилогдоод батламжлагдсанаас хойш одоо хотын иргэдлээ өөрсдөө үнэлэх асуудал гэж ойлгож байгаа. Ер нь бол зүгээр миний нэг бас боддог юм бол цаашид бид нар энэ хот тосхны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалыг нэг албан тушаал болгож шууд хотын иргэд сонгогддог ийм эрх зүйн шинжил рүү явах уг нь алхмыг бид хийсэн. Харамсалтай нь хууль хэрэгжилд хойшлцоод байгаа гэдгийг хэлье. Ингэснээр Пүрэв давгийг 5 дугаар сарын 26-нд болох нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд танилцуулж төлөөлөгчөд санал хураалт явуулна. Хэрв олонх дэмжүүл нэрийг нь ерөнхий сайдад уламжилж баталснаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар аль бие ёсоор томилогдох юм.